Хот өндөр сувх тавтай морил бие бодлогч инхбат хөтлөгч ганц өх Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 толгойн хот өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалт эдлэгч оюу толгой болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors ивент итгэж байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ бас нэгэн домогт хүчит арслангийн талаар ярина. Гэхдээ энэ хүн бол нэг тийм хол биш. За 2016 онд сая сүүлд энэ Өвөрхангай аймгийн энэ Өвөрхангай аймгийн 85 жилийн ер нь болж ирсэн юм байна л да. Тэгээд тэрэн дээр бас дахиад нэг үйл явдал давхцсан юм байна. Тэгээд тэр үйл явдал дээр одоо манай Монголын үндэстний бүхийн домогт одоо амьд домог болох Хорлоогийн Баян мохгоо очиж одоо хүндэтгэл үзүүлээ очих хэрэгтэй болсон байна л. Тэгээд ер нь яах гэж очисон гэдгсэн чинь өөрөө ингээд тэр тухайгаа ингээд яриа хэлж байгаа. Одоо тэр одоо баяр дээр нь очичоо тий. Яасан гэхэлэр за энэ онд Өвөрхангай аймгийн 85 жилийн болж байна. Мөн дээрээс нь аврагын буйртай хүчит арслангийн 100 жилийн болж байгаа юм байна гэж байгаа. За нэг арслангийн талаар ярьж байна тий. Энэ ойг тохиолдуулаад Улаанбаатараас ирлээ би. Би энэ наадам дээр заавал ирэх учиртай хүн байгаамаа. За би Өвөрхангай олон сайхан бөхчүүдтэй танил, олон хүнтэйж танил. 1963 оны улсын наадамд дөрөв давчаад яахаач мэдэхгүй, юугаач мэдэхгүй байхад энэхүү хүчит арслан намайг амлан авч улсын начин цолны босхийг алхуулсан юм. Ингэж л хүчит арслангийнхаа хайр ивэл ноён нуруутай энэ сэтгэлд сүүшээ сагаан сэтгэл дотор нь бойдсон тийм түүхээрээ дандаа би баярлаж бахархаж явдаг. Би энэ хүнийг их хүндэтгэж явдаг. Амьд сэрүүнд нь ч хүндэтгэж явсан. Тэгэл одоо 100 насны ойд хүрэлцэн ирж цэцэг өргөж байгаа маань энэ юм аа гэж Хорлоогийн Баян мохгоо 2016 онд хэлж байгаа. За тэгэхээр Хорлоогийн Баян мөх гэдэг хүний талаар ярил л да. Энэ хүн бол Монголын үндэсний бүхийн түүхэнд дэх бүр эвдэгдэхэргүй маш том амжилтуудын эзэн шүү дээ. Дээрээс нь Монголын үндэсний бүхийн түүхэнд чинь энэ дархан аваргууд ерөн зөвхөн Монголын бөхчүүдийн маань түүхэнд биш үү те. За ардын өвсгөлийн жилүүд ингээд хэлж бас зүгээр баг л та. Хоёр оронтой тоонд төрүүлж чадсан хоёр л аварга байгаа шүү дээ. Түүний нэг нь бол энэ Хорлоогийн Баян мөх гэж энгүү хүчтэн аварга байгаа. Тэгэхээр энэ хүнийг 63 онд юугаач мэдэхгүй гэж байгаа шүү дээ. Яахаач мэдэхгүй юм залуугаан хүү явахт нь 5-ын даванд амлаж аваад дахимаа өгсөн юм уу яасан ямар ч начны босго алхуулаад үүнээс цааш начин золонд хүрдсэн бүхчин бол дагаад бярна гэдэг шиг дараад итгэлнэ гэдэг шиг те ингээд цаашдаа Монголын үндэсний бүхийн бүр дуусагдах дархан авраг болж байгаа шүү дээ энэ хүн чинь. За тэгэхээр энэ хүнийг начин болгосон тэр арслангийн талаар ярих чинь өнөөдөр. За энэ хүн бол Гялдангийн цоодл гэж арслан байгаа. Өвөрхангай аймгийн 30 ус сумын харьяат гэж явдаг. Гялдангийн цоодл арслан. За түүний багш нь бол Банд арслан. Тэгэхээр Банд арслан бол Өвөрхангай аймгийн хүн байхын те. Тэгээ бас Банд арслан багаас нь 2 хүү яг зориудаар бэлдэж гаргаж ирсэн бүхийн одоо Монгол бүхийн төвчөнд оруулж ирсэн. Тэр хоёр нь хоёулаа арслан цолонд хүрсэн. Бүр ийм гайхамшигтай түүхийн талаар ярих гэж байгаа. За Гялдангийн цоодлын хувьд болохоор Арваа хээрийн хошуу гэдэг нөх хуучнаар Арваа хээрийн хошуу гэдэг байсан. Энэ хошууны одоо Өвөрхангай аймгийн 30 сумын одоо нутагт 1916 онд Молом тайлаг гэдэг газарт Малчин ард Гялдангийн 3 дахь хүү бол мэндэлсэн. Аав ээж нь бол цоодл хэмээх нэрийг хайрлаж байгаа. За бага наснаас адуу малтаа ноцлож өссөн болохоор би талбун гэдэг чинь тий. Би чац 50 нүд дүүрэн залуу болон нутаг усныхаа бөхчүүдтэй гар зөрүүлж явсан. 10-аад настайгаас ойр саахалт айлуудынхаа үе тэнгийн хүүхдүүдтэйгээ барилдаж байхыг нь харсан хөгшчүүд. За энэ хүүч сайн бүх болох нь дээ гэж амдаа ярьцгаадаг байж. Цоодлогоо ер нь бол ихээс долуулаа. Эцэг нь болохоор аймаг суманд ноцолдож явсан бас байлдаж явдаг байсан ирвэж шаггүй ам байсан гэдгийг бас хүмүүс ярьцгаадаг. За тэгээд ах дорж нь болохоор сумандаа 3-4 удаа төрүүлсэн бас юм бүх. Тэгэхээр энэ гэр бүлд бас нэг юм бүхийн тэ гал бол байгаад байна. Авгах Шандан гэдэг бүх нь болохоор аймгийн начин байсан гэдэг. За цоодлогоо 1930-аад онд Арваа хээрийн хүрээнд шавлан сууж байхдаа хүрээний Дэрэн бор гэдэг бандтай тэр хавийнхаа одоо банд нартай үеийг тэнгийнхэнтэйгээ үргэлж ноцолддог байж л дээ. Тэгээ нэг ясны одоо энэ багаасаа дасгал хийж байгаа л гэсэн үг. Энэ Дэрэн бор гэдэг хүн насан туршид дурддагна. Энэ болохоор хочин байгаа байхгүй. Яг үндсэндээ жинхэнэ нэр нь Монгол улсын хүчит арслан Самдан жигмэд байхгүй энэ хүн. Тэгэхээр энэ хоёр багаасаа хоорондоо ингэж нэг дорой байсан гэсэн үг. За тэгээд тэнд нь байгаа бас нэг мундаг одоо том арслан бол энэ банд хэмээх арслан, Монгол улсын арслан. За энэ хүн болохоор ингээл хүүхдүүдийг хооронд нь ноцолдуулна. Мих заана. Тэгээ багшлна. Тэгээ цоодлыг одоо 20 орчим настай байхад нь хөгшчүүд ерөн зүгээр туршаад
энэ ер нь хэр тэнхээтэй хэр хүүийн те үзье гэдээ бас барилдахтай сайн бүх болох нь үгүй юу гэд нэг тайлэг тимээ гэж байгаа байхгүй. Тайлэг тимээ. Тайлэг гэдэг чинь одоо насыг л хэлж байгаа хэл та. Тайлэг тимээний араас хоёр хөлийг нь ингээд тэврүүлээд үзэж чинь гинэ. Тэгээ нөгөө чи ингээд тэврүүлээд нөгөө чи ингээд хөдлөхгүй ингээд бариад байж байгааг харснаа хөгшчүүд нь. За ер нь бол наа чин чангарах юм байна гэдэг ястай юм байна гэдэг ч юм уу те. Ингэж бас тошиж үзэж байгаа. За тэгээд энэ гялдангийн голцгор шар сайн л бүх болох шинжтэй байна гэж хоорондоо ярилцдаг гэж. За яг энэ тухай манай Арслан өөрөө ягтаа болохоор үеийнгийн одоо дэрсэн хүүхдүүдтэй их ноцолдог байсан. Айл сахалд явдаг нэг голын ах トゥ хоёр одоо самдантайгаа их барилддаг гэж. Самдан жигмэттэйгээ хүрээнд сууж байхасаа хөдөө гарсан хойноч гэсэндэ банд Арслангаар багшлуулан барилдаж явсан маань алстай бүх болох алтан шар зам юм нээсэн байдаг. Бэр тэнцүүхэн самдан жигмэттэй барилдаж явсан маань дурсамжтай байдаг. Самдан жигмэт бид хоёрын аав чадсан, ээж чадсан. Харин бид хоёр нэг л насны зөрүүтэй. Би нэг дүү юм гинэ. Барилдах дуртай бид хоёр цагийн сайханд л бараг л уулдсан болгондоо те таарсан газар болгондоо л барилдаж явдаг байсан ийм хоёр хүү байсан. Тэгээ нэг нэгэндээ чи ямар мэх сур? Би тийм мэх сурсан гэл нэг нэгэндээ хийж үзүүлнэ. Одоо би чам нөгөөдгөө үзүүлээ гэл хоорондоо барилддаг. Ийм хоёр хүү ажилтаа. Угаасаа багын дуртай. Хоёр биендээ нөлөөлөөл явдаг байсан юм те. Тийм байгааз. Тэгээд гадаа барилдаал дээл хувцаа ураал авгаа хөөхнүүдэд загнуулаад ингэж яхахын оронд яг хээр очиод хоёлаа сайхан барилдчихъя гэж хоорондоо шийдээд тэгээд банд багш шүү дээ те банд багш нь болох нэг өдөр нөгөө хоёр чинь дагуулаад гуруулаа нийлээд хээр очиод барилдахаар очно гинэ. За очингуудлаа гэрээрээ ороод нэг зодог шуудаг авцсан. Очоод барилдахаар товлсон газараа яваад очиж байгаа. Тэгээ нэг морой тушаад нөгөө хоёр морийг нь хооронд нь одоо хүзүүгээр нь одоо холбоол. Тэгээ зодог шуудаг өмсөж байгаа байхгүй. Тэгин гутал нэг банд арслан болохоор нөгөө шавнартаа яг нөгөө дивээ шавнаас нь ахуулаад те дивхээс ахуулаад заадаг юм байл. Тэгээ өөрөө урд нь гараад яг дивээл гардаг. Нөгөө хоёр нь араас нь гардаг. Тэгээ нөгөө нэг гурван морин ингээд нэгэн тушаатай нөгөө хоёр нь хүзүүгээр холбоотой байж байгаа юм шүү дээ. Дивээл гарсан чи байхгүй нөгөө хоёр морин үргээд давхаа явчихсан. Нөгөөнийхөө араас хөөцөлдөж байгаа. Тэгээ гүйцэхгүй. За нэг мөсөө одоо морины араас санаа зовх хэрэггүй боллоо амар гэд. Тэгээ сайхан хоорондоо барилдаад гарсан. За ингээд нөгөө хоёр ч хоорондоо барилдана. Тэгээ дээрэс нь нөгөө самдан жигмэт болон манай энэ цоотлох хоёр ч те багштайгаа ээлжээрээ барилдана. Тэгээ багш нь барилдчаад хооронд нь барилдуулна гэдэг. Ингээ хөдөө өстө нөгөө цаг нарны баримжаа байхгүйгээр те сайхан өстө баг тав хаант л барилддаг байсан юм да. Тэгээ байжсэн чинь аав нь гэлөө те нөгөө морийг нь барьж ирээд одоо нөгөө багш шав нөгөө гуравчин байж хад морийг нь аав нь барьж ичээсэн гэж. За 30-аад оны ихэнх үед ангийн голын адаг руу хийдэг байсан овооны наадам гэж байгаа. Тэр наадам дээр очиж барилж л та. Тэгээ яг хойтон жил нь 10 хэрийн хошууны наадам бас болж исэн. Тэр наадам дээр очиж бас барилдсан. Тэгээ бас сансандаа хүрсэн гэдэг. Ямар таач нөгөө олонний өмнө гараад барилдах те тэр чимээ бүх юмудыг ингээд үзхийг үзсэн. Тэгээ багшуул мэдээж дагуулж яваал те хагалж л байгаа хэл та. За ингэж явсараа 1936 онд золгосон байна. Аймгийн наадам болохоор болоод Дөврангаа аймгийнхаа наадамд барилж гин гэсэн үг байхгүй. Шүвгийн дөрв болсон ч юм. Манай он гараад ирсэн шүвгийн дөрөв дээр. За тэгээд шүвгийн дөрөвт нэг сонин тохиолдол заяа. Шүвгийн дөрвөн бүхийн эхний бүх нь болохоор галсан вандангийн цоод гэдэг нэртэй. Хоёр дахь бүх нь болохоор гялдангийн цоодл буюу манай. Гурав дахь нь болохоор тарлан хочтой цоодл. Гурван цоодл. Дөрөв дахь нь болохоор цимбэл гэдэг нэртэй заан. Ийм дөрвөн хүн үлдсэн байдаг бүр цоодлуудаас бүрдсэн те шүвгийн дөрөв гэлтэй. Тэгээ яг энэ 36 оны аймгийн наадам дээр нь болохоор энэ галсан вандангийн цоодл гэдэг хүн төрүүлж исэн юм байна л да. За манай хүн чинь ингээ бүр барилдаад нүур хагараад сүултээ ингээ аймгийн наадам дээр шүвгийн дөрөв мөрд үлдээд үзчихлээ. Ингээ байж итэл 1939 онд золгоод тэгээ 39 онд цэрэг татагдж байгаа байхгүй. Тэгээ энэ цэрэг татагдах үйл явц ч өөрөө 39 оны за тэр нөгөө цэрэг татагдах нь хизээ татагдсан юм мэдгүй. Ямар ч байсан тухайн үед бол цаг нарын байдлыг харахад бол нөгөө халах голын дайн гэж их том зүйл болж байгаа. За тэгсэн чинь Улаанбаатарт ирээд давхар нөгөө цэрэгт байхдаа жолоочийн сургуульд хуйлагдаад карантинд байж байтал улсын наадам болж гинэ. Тэгэхээр тэр үед нөгөө карантин яг 45 оны тэр чөлөөлөх дайн байны тухай ингээд уншиж байхад ч юм уу те энэ нөгөө цэргийн тэр карантин чинь яармагт байсан гэж яригадаад байдаг байхгүй. Яарамгийн тэр дэнж дээр ч юм уу хааны одоо нэг том талбайд л байсан байгаа. Тэнд чинь ингээд хэдэн мянгаараа цэргүүдийн карантин байдаг. Тэгээ байж тал наадам болохоор чинь яг яарамгийн дэнж дээр болно заяа. Тэгээ нөгөө багаасаа ингээд барилдсан хүүхэд чинь наадам маадамд гараад утсан хүүхэд чинь цэрэгт ирэхдээ зодог шүтдэг ирсэн байгаа байхгүй уулна. Барилдвал боломж гаргал барилдчих гад. Тэгээ ирлээ наадам боллоо. Тэгсэн чинь нөгөө нэг цэрэг одоо ингээд даймантай ийм хэцүү байх үед юун тэр нөгөө цэрэг мэрэг барилдуулах те гэдэг ч юм уу нэг тиймэрхүү тэр чинь бас дараагаас шалтгаалж байгаа маа. Гэтэл тэр 39 оны наадам дээр чинь цэрэгт эргээс хөдөөнөөс ирсэн хүү чинь цэргээс
нэр дээрээс босч барилдаад төвдөн дөрж аврах чинь төрүүлдэг штэ. Тийм шүү дээ. Тийм төвдөн дөрж аврахыг болохоор одоо захирагч нь те дарган ч гэдэг юм уу барилдуулсан. Манай хүн болохоор тэнд яг тийм юм хүсээд хажууд нь ингээл наадан болоод хүмүүс шуугалдаал ингээд байдаг циркт байгаад байдаг нөгөө чинь бүр байж ядаал заяа. Тэгээд нөгөө үнэхээр барилдах гэдэг юм чи сэтгэл санаа нь ингээд хөдөлсөн. Тэгээд улсын нааданд барилж үзээгүй. Тэгээд даргадаа очиод хэлэх гэсэн чинь карантинаас нэг зэрэг гарахгүй гэдэг. Тэгээ аргаа бараад нааданд барилдъя чөлөө өгөөч гэгээд дарга нараасаа гуйсан чи дарга нар нь болохоор манай улсад Японы самурай нар халахын голоор довтлоод ардын хувьсгал цэргийн байлдагчид эх орноо хамгаалan байлдаж байхад чи наадамд барилдаж цэнгэн гинэ. Яасан задасан цэргүү аль аймагаас ирсэн нэр хэмчээ гэл одоо ингээл айгу ширүүхэн загинж. Тэгээ өврөнгө аймагаас ирсэн начин солтоо л гэсэн юм. Одоо аймгийн начин мачин юм ингээд солтоо гэсэн. Тэгсэн чи чиний наад начин мачин чи ямар хамаатай юм бэ? Өнөө бол өнөө, маргааш бол маргааш тийшээ хөдөлгөхөөр байлдааны бэлэн байдалд байна. Чи наа дуугаа тат гэл зандараад яс хавтуулаагүй гинэ. Тэгээ нөгөөд нь чи гомдоод нөгөөд нь чи бүр гомдоод уйлаад тэгээ нөгөө майхныхаа хаяа руу очиод нөгөө өөрийнхөө зодог шууд шидсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө нэг хамт байсан цэргүүд нь яг уу нутгийн цэргүүд нь ч байсан. Тэд нар нь бүх хүн өмсгөлөө газар шидэж болдгоо. Залуу хүн барилдах цаг илгүй яах вэ гэд хажуудлаас нь хилцгээсэн гэж байгаа. Өөрийнх нь хувьд болохоор зодгоо газар шидснээс болж аз харьсан байхаа гэж боддог гэд өөрөө тэгж байгаа. Энэ бол шүтлэг биш л дээ. Ер нь бол бүх хүн бүхийн ёс заншил, өмсгөл, наадамчин олноо хайрлан эрхэмлэж байх учиртай гэсэн үг юм шүү. Залуу бүжүүдэд маань бас сургамж болох вэ, те? Сургамжтай явдал болох вэ? Би бол одоо тухайн үед нэг тэгжсэн. Тэгээ тэр маань надад ингэж нөлөөлсөн ч байж магадгүй гэж боддгоо гэж сүулт нь ярьж байгаа байхгүй. За тэгээд цэг татагдсан байсан тэр жил нь 1939 он түрүүний ярьдгаар булганаас ирсэн төвдөн дөржиг улсын нааданд барилж үзмээр нэгэд их л даруухан гуйхт нь ангийн дарга нь өөрөө барилгаж байгаа юм шиг бүр хөөрөөд чөлөө олгож барилдуулаад наадмын дивжнээс нөгөө залуу бөхөө барилж байгаа цэргээ барилж байхад наадмын дивжнээс ёр холдохгүй. Уулдсан болгонд бол манай ангийн зэрэгтэй сайн барилж байна гэж амаа олохгүй магтаад явж итэл. Тэгээ төвдөн дөрчин улсын нааданд төрүүлээд бүр магнаа хагатлаа баялсан тасгийн дарга нь өөрөө дивхцчихсэн гэж сонссон. Тэр байтугай герт нь хүртэл төр чөлөөгөр хариулъя гэд дарга нь цэргийнхээ өмнөөс гуйгаад гүйж явж исэн гэдэг. Гэтэл манай өвний дарга яасан байна тий. Энэ хоёрын хооронд бас их л зөрүүтэй байгааз. Тэгэхээр бас нөгөө нэг юм хүний нэрэл тэр нэг аз ийз гэдэг юм уу, хувь цаяа гэдэг ч юм уу тий. Нэг тийм зүйл бас айгүй сонирн байгаа шүү. За тэгээ тэр жилийн наадамд гараад исэн бол бас яах ч байсан юм байна. Тийм шүү дээ. Тэгээ энэ дэр Аслан маань өөр энэ тухайгаа тэгсэн байгаа. Дайны хүнд цаг байсан. Би завхны 32 дугаар морьт хороонд алба хааж хаа харуулж эд барилдаад 5 жил улсын нааданд барилдаж чадаагүй өнгөрсөн. Одоо эд барилдах 5 жилдээ улсын нааданд барилдаж чадаагүй өнгөрсөн. Яг тэр 39 оноос ахуулаад ингээл дараалал 5 жилийн турш яг цэрэгт. Оо тийм. Тий. Тэгээ Завхан аймгийн нааданд барилдаад тэндээ яг хуу дөрөвт үлдээд ундаг л байлаа. Шүгэн дөрөвт үлдээд унцдаг байсан. Гэт өөрөө харамсангүй хэлж байгаа. Ингээд байсан чинь 1943 онд заяа. Завхан аймгийн наадамд үзүүр түрүүнд улсын заан цолтоо дорилогтой үлдэж жаахан бодлонтой унаад үзүүрлсэн гинэ. Тэгсэн чинь тэр байдлыг харж исэн генерал Осор гэдэг хүн. Одоо тэр хүн болохоор одоо цэргийн бэлтгэлийн дарга байсан тохойд. Тэгсэн тэр хүн харснаа. Үш чи чин аймагт байтугай улсалд барилдах хүн биш үү? Чамайг татаж авна гэдэг яваад гисэн юм байна. За хоёул хамтран ажиллаж байна. За тий. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors ивент итгэж байна. За Ford Motors нь 1999 оноос хойш Япон машин авто сэлбэг засварын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа маш их туршлагатай ийм компани байгаа. За мөн дээрээс нь Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьюторээр бас ажилладаг. За тэгэхээр ийм их одоо туршлага дээр нэмэгдээд одоо дандаа ийм чанартай оригинал сэлбгүүдээр одоо ингэж үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг байна. За тэгэхээр заавал ганцхан өөрсдөө ингэж оригинал одоо чанартай сэлбгээр үйл ажиллагаа явуулахыг одоо явуулахаас гадна бусад засварын төвүүдэд бид нартай хамтарч ажилласаа гэж урьж байгаа. За тэгэхээр одоо бусад засварын төвүүд маань манай Ford Motors-тай хамтарч ажилласнараа мэдээж одоо албан ёсны дистрибьютор юм чинь ашиглаж байгаа бүтээгдэхүүнүүд нь үнэхээр чанартай ийм бүтээгдэхүүнүүд байж таарна гэсэн үг. Одоо ер нь автын ослын хэдэн хувийн ч үлээ бараг тийм сэлбэгнээс шалтгаалж байгаа. Чанаргүй сэлбэгнээс болж осл хэд гарч байгааг бид нэр бас тоолж мэдэхгүй. Гэтэ тэр бол өндөр хувьтай гарна гэж би бодож байна. Одоо ингээл осол аваар гараад ингэдэг хүмүүс маань одоо хол замд явж байгаад л одоо тухайн үеийн процессыг дийлэнхтэй сандгүй шүү дээ. Яг юу болоод ийм осол гарцсан бэ гэдэг дараа нь ингээд шок консолоос сандгүй тий. Гэтэл тэр нөгөө нэг үнэхээр гэрэл гэлба тийшээ орсон юм уу?
Эсвэл тэр өрүүлийн аппарат нь гатцсан юм уу? Эсвэл тэр торомж нь ажиллагаагүй болсон юм уу? Эсвэл тэр наклад ч юм уу тэр дугуй ч юм уу буудсан юм уу те? Гэх мэтчлэн ингээд зөвхөн наад захын юмуд яриад байгаа боловч яг явгын дангийн сэлбүүд чинь тус бүрдээ өөр ингэсэн хариуцлагатай үүрэгтэй сэлбүүд байдаг. Тэр сэлбүүдийг одоо яг Японы тэр үйлдвэрлэгч газруудаас нь албан ёсны дистрибьютороор Монголд оруулж ирж байгаа газар хэрнээсээ хэдүүлээдсэндээ аюулгүй байдлын төлөө хамтдаа баймаар байна. Монгол хүний амнаас энэ болгонд чинь аюулгүй сэлбэг чухал юм шүү. Тэгэхээр авто засварын төвүүд манаас яг ийм аюулгүй сэлбүүдийг авч хэрэглээч. Бид нар та бүхэндээ зөвхөн дистрибьюторыг хийгээд өгөө. Та бүхэн мань яг энэ сэлбүүдийг аваад байрлуулад одоо засвар үйлчлэгийг найдвартай хүмүүстэй тийм үйлчлэгийг үзүүлчих. Тэгэхээр төлбөр тооцооны асуудал бол тэгэхээр компани хоорондын юм шүү дээ, тийм. За Forward Motors-тай холбогдохыг хүсвэл 75 дугаарыг утсаар болон Facebook-ийн Forward Motors гэдэг хуудас байж байгаа. За мөн хаан улд өрг 3 дугаар хороо Тэц 3-ын чанхаард яг хойд талд нь Forward Motors-ийн томото офис нь байж байгаа тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд Гялдангийн цоодл хэмээх энэ хүний маань ямар ч байсан тэр нөгөө Завхан аймгийн 32 дугаар морь хороо гэлөө те тэр хороонд байхад одоо хотоос очсон байсан тухайн үеийн цэргийн бас том дарга хүн те харчаад чи энд байхгүй юм байна тийш явъя авч явж байгаа. Тэгээ одоо манай үзэгчид бол зурагнаас нь харж байгаах өөрөө зөндөө тийм нэг юм ирэмгээ царайтай байгаа хэвээр. Нэг юм ирэмгээ дөө. Ер нь үзүүл үз чи хүү хаа гэвэл тэгэхэр хэмжээний тийм царайнаас нь харахад л мэдээд байдаг байхгүй. За тэгээд түүний уран барилдаануудын талаар зоригийнхын талаар бас хоошо гарна. За ямар ч үсэн тэр осор гэдэг генерал татаж авна гэснийхаа дагуу татаж авсан. За тэгээд манай энэ цоодл гэдэг залуу маань бол одоо банд тэгээд нутгийнхаа арслан тий банд арслангийнхаа хүчээр одоо бүх гэдэг юм руу залгаж байна. Дээрээс нь осор гэдэг генералынхаа ачаар эд насанда хаач бас хоцорчоогүй тий бас нэг эд насанда улсынхаа баяр нааданд барилдах юм боломжтой болж байна. Тийм байна. Одоо ингэж олдож авч шүү дээ тий. Тэр хооронд бас барилж исэн бол юу ч болох юм бэлээ. Түүх өөрчлөгдөн шүү дээ. Тэгээ осор генералын гол нь жолооч болж байгаа. Манай ч нэг ягаа цэрэгт эрэхтэй нэг хажууд жолоочийн юугаар суусан шүү дээ тий. Тэгэхээр генералын жолооч болж байгаа байхгүй. Осор генерал өөрийнх нь жолооч болгочихж байгаа. За тэгээд гол нь осор генерал маань өөрөө бүхтөө хайртай, бүхтөө дуртай, бүхийг их хайрлж хүндэлдэг ийм хүн байгаа байхгүй. За тэгээд тэнд бүх болох хүү харан лаваад ирж байгаа байхгүй. За ингээд генералаа дагаад хотод ирлээ. Хотод ирээд нөгөө багын нөгөө дэрэн бор самдан жигмэттэйгээ уулзлаа гэж байгаа. Нөгөөт нь хотод байсан бол та. Нилээ хэдэн жил уулзаагүй. Бид хоёр бие биесээ сансан юм шиг нэг хараад бөөм баяр те. Наадам бүхийн талаар их юм дууллаа. Гол нь тэр үдэн самдан жигмэд нь барилдаад байгаа байхгүй юу? Тий, улсын наадам барилдаад байгаа. Өвөл зунгуул барилж идэг ингэнэ. Тэгсэн чинь улсын цэрэгт болохоор хуучин нөгөө нэг бүхчүүдийг ингээ барилдуулдаг байсан шүү дээ. Одоо нэгэсэндээ тэр маань нэг юм үзүүлэх тоглолт юм шиг эсвэл нөгөө гаднаас харахаас төлөөлөлт ирээд үздэг юм шиг те одоо өвөл зөнгөл барилдаг нөгөө талдаа эн чин тухайн үед нөгөө нэг бүхийн бэлтгэл бүхийн одоо юу гэдэг юм тусдаа байсан бол эн чин нэгдсэн юм баг бэлтгэл шах юм богдоод байгаа байхгүй тэнд чин очижл нөгөө нэг үзээгүй том улсын солтой бүхчүүдтэй гар зөрүүлэх боломж олдно те тэгээд тэр одоо барилдаан болдог гэдэг. Тэгээд тийшээгээ манай одоо нөгөө хэнийг дагуулаад очисон бололт цоодлын юм дагуулаад ерөөсөө тэр чин бол нөгөө бүхийн хорхоотнуудын тэ хараа татсан байнга очдог тийм сургалтын төв маяг юм болж байгаа байхгүй. За ингээд 44 оны хавар циркт барилдаан болж исэн юм байна. Тэгсэн чинь тэн дээр манай хүн очисон байсан. Тэгсэн чинь тэнд аат гэж одоо яг хочлдог аат лувсан жамц гэдэг арслан байдаг. Улсын арслан, том арслан, аатаач арслан гэдэг. Тийм биш үү. Хочин хүртэл аатай байх. Тий. Тэгээ энэ лувсан жамц арслан одоо манай хэнийг цоодлыг аваад барилдсан юм уу да. Тэгсэн чинь тэр үед нь манай хүн давчихгүй нөгөө арслан өөрөө ч мэдэхгүй байгаа шүү дээ тэр том арслан гэдэг. За мэдчихсэн ч юм мэдгүй. Давчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө аат лувсан жамбын талаар давчаа дараа нь сонссон чинь тэр нь 44 оны хавар барилж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 43 оны наадмынхын төрүү бүхэн тэр аат лувсан жамцсан байхгүй юу. Тэгсэн чинь өмнөх жилийнхаа наадмын төрүү бүхийг нь хавар нь тэр зүгээр барилдаанд давчиж байгаа байхгүй юу. За ингэсэн чинь хүмүүс ярина нэстэй, ховж юу гарна нэстэй бүхний хорхотуудын дунд. Тэгсэн чинь аат лувсан жавынх нь танилан дэж гинэ. Нөгөө аат лувсан жавд. Гэхдээ чи ч одоо яач авэ? Нэг цэрэг ирээл чамаад авчих юм. Чи ч одоо өмнөх жилийн л одоо том бүхэн өстэй те. Яач авэ гэж одоо хатгсан бол та. Тэгсэн чинь нөгөө аат лувсан жамсан тэгсэн гинэ. Гэхдээ яг барилдчмаар лайлаа. Даанч талбаан жижигдээд байх юм гээд. Өмгөөрдөөд гэдэг байгаа байхгүй. Давчуу жижигэн гэсэн утгатай байл. Хөдөлж болсонгүй. За гайгүй яг 100 яамгийн дэнжтэр талбуу газар яаж барилдгаа үзүүлэндэ гэж тухайн үед хэлжсэн байгаа. За ингээд их том арслангийн шүдэн зугчлаа та юу юугүй эхний наадамд гарахаас өмнө тий. За ингээд улсын наадмаар барилдлаа.
Тэгсэн нөгөө Аата Арслан авч барилдах нь бол одоо ойлгомжтой болчлоо. Гол нь яг хэдийн даваанд авч барилдах вэ гэдэг чинь аимшиг юм шүү дээ. Ерөөсөө 2 3 даваанаас ам аваад эхэллээ те 3 даваанаас ам авахд л аваад унгачвал манай хүн чинь тэгэл 3 даваанаас байхгүй болчихсон гэсэн үг байхгүй. Тэгээ эн чинь өөрийнх нь сэтгэл санаагч их зовоож байгаа. Тэгэл нөгөө гол нь тэр Аат Лувсан жамц гэдэг юм чинь бүр гоцоотл тонгордог. За. Айхтар мэгтэй, мундаг хавсардаг. Бүр янз янзын мэгтэй сэргэн барилдаантай Арслан гэж. Энэ талаар ч нөгөө бүх сонирхож тунд яригдсан манай хүн сонсцсон. Ер нь бол зүрх нь өгч байгаа шүү дээ тэнд. Тэгээд улс хувьсгалын 23 жилийн баяр наадам буюу 1944 оны нөгөө хаврын барилдаад авсан байгаа. 44 оныхаа 7 сард наадам боллоо. За наадмаас өмнө голын цэнгэлтгэд хид хид барилдаж амьсгаагаа сайтар задлалаа гэж байгаа. Үнэхээр агаартай газар задгаа газар барилдаж үзээд. За тэгээд наадмын эхний 4-ийн даваанд бол твдсэнгүү гэж. Манай хүн ч 1 2 3 4. Ой. Даваа гараад ирсэн заяа. Эхний 4-ийн даваанд твдсэнгүү. Начин дээр гараад ирлээ. За 5 руу орж ирээд 5 дээр давах юм бол начин болно шүү дээ, тий. За ингээд 5-ын даваанд нөгөө нэг Арслан намайг авчих үедээ гэл айгаа байжсэн чинь өнгөрчч. Яагаад ингэ мэдэхгүй 5-ын даваанд булганы нэмж ав гэдэг хүнтэй таарсан гинэ. За тэр хүн аваад аль давс нь улсын начин гэдэг эрхэм цолны эзэн болох учраас ширүүхэн үзэлцээд ухсруулж дугтарсаар байгаа давлаа гэж байгаа байхгүй. Доктор хаалт ингэж явсараа тавсан. Урам ороод нөгөөдөг чинь начин болчлаа штэ. Нөгөө бодоод нөгөө генерал нь те осромж гэсэндээ бөө баяр байгаа байлгүй. За ингээ улам урам ороод барилдаал ямар болчлаа. Одоо бол цол дагаж гэдэг шиг хин ч авч барилдах байсан хамаа байхгүй те. Үзэл үзчихээ сайхан үзчихээ гэдэг. За тэгээжсэн чинь радиогоор одоо зарладаг юм байна л да. Тэр бүх тэртэй гэж зарладаг юм байна. Тэрийгээ сонсоол байжсэн чинь нөгөө нэг найз дэрэн бор буюу нэг самдан жигмэд гүүж ирээ тэгж гинэ. Хөш Лувсан жамц Арслан чамайг авах юм шиг байна да. Нөгөө л үзүүлдгээ үзүүлэхэндээ. Нөгөө чи нөгөө үзүүлээд өгөөл дөө гэдсэн шүү дээ. Үзүүлэхэндээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө цоодл маань яг начны болцод хангацсан юм чинь те. Сэтгэл өйг байгаа шүү дээ. За одоо хаялцгаас л шүү дээ те. Одоо барилдаал үзье. Одоо тэгэл чадвал хаяал чадахгүй л тэгэл яах вэ тэгэл. Тэгсэн чинь 6-гийн даваанд яг хэлснээр нөгөө Аат Лувсан жамц Арслан барилдахаар болоод амлан амсныг нь радиогоор тун тод зарлаа гэж байгаа. За ингээд Лувсан жамц Арслан тэр чинь нөгөө нэг юм бас ингээд анзаармаар юм бэлээ. Бүгчүүдийн хооронд чи ийм сэтгэл зүйн болон те ийм урд хойж болж исэн юм ингээд үгээ аваа гэдэг ч юм ийм амар юм байд юм биш үү? Бид нар ингээд хараа сууж хагаад дэвэл гарч чам шарагддаг шүү дээ. Гэтэл заяа ингээд за ингээд нэг авах нь хүртэл цаанаа ийм амар. Аваад гараа гарах болоод нэг бүгчүүдийн хэл зарлаар гаргана шүү дээ те. Тэгэхэд гарч байгаа гарцсан хүртэл дэвэд гарч байгаа нь хүртэл нөгөө бүх сэтгэл зүйд нөлөөлж идэг. Ягаад тэгэхээр манай хүн дусамжиндаа битсэн байх нь шүү дээ. За ингээд зарлаад гарахаар болсон заяа. Тэгсэн чинь Лувсан жамц Арслан ширүүн гарч байгаа харагдаж байна гэж байгаа байхгүй. Ширүүн гарч байгаа. Шийтмгээ гарч байна гэж. Тэгэн гутал нь за бийц одоо хайгаадах юм байхгүй. Бийц адилхан дарнаа гэл ширүү гараад госсон гэж. Өрж аваад ерөөсөө өрөөл эргэцснээсээ барилцаад авсан. За шууданд нь гар хөрөөл дотор талаас нь эргүүлж бариад байдаг чадлаараа Арслан гойцсон гэж байгаа байхгүй. Ерөөсө шийдэл нэг хийцэн. Тэгсэн чинь Арслангаа дахиад авцсан байгаа байхгүй. За тэгээд Аата Арслан хайсандаа жигтэй хийх баярлаад нэг мэдхнээ нилээн хол явцсан байлаа гэж. Нэг хайчаад баярлаа бөө нэг гүйдэг юм уу яадгийг дэвдэг юм уу нилээн явж байгаа мангар хол явцсан. За ингээд нөгөөдгөө давцсан заяа. Шуудганыхын дотор талаас бариад ингээд яасан давсан гэж штэ. Эргэж ирээ тахимаа авах гэсэн чинь нөгөө Лувсан жамц Арслан засуулынхаа араар орчоод нэг л яоцгүй сарилаад юм шиг харахаар ингээд байдаг. Гач ирдэг. Тахимаа авмаар байдаг. Тэгээ одоо яачаад байгаа юм бол одоо энэ чинь нөгөө хавар барилдсан юмдаа ингээд байгаа юм болов эсвэл одоо унаагүй гэх гээд байгаа юм болов яах гээд байгаа юм бол гэл дахиж барилдана гээд байгаа юм болов гэл тэр хооронд чинь зөндөө юм бодвол ингэжсэн чинь засуулна нөгөө хүүхч наашир гэж нэ манай цоодлыг наашир гэ яасан гэсэн чинь шуудаг нь болохоо байсан гэд ингээд гэсэн чинь миний араар ороо тахимаа ав гэсэн юм байна. Тэгсэн чинь яасан гэсэн чинь манай нөгөө нэг хоёр гараараа нийлүүлж урьж байгаа тахимаа ингээд өшөө нөгөө хоёр гараараа ингэж барьж байгаа ч юм уу те ингээд яах та уул нь бол одоо энэ чинь нөгөө туулаа харих гэдэг ойдл байдаг шүү дээ. Одоо энэ бүхийн энэ зодог шууд гэж яг ингэж хүрээлж ойдог тэр ойдл чинь. Тэр чинь бол нилээн даацтай байхгүй юу? Сайн ойдл. Одоо бол тийм амархан татаад яач гараг байхгүй. Тэгэхээр үнэхээр хүчтэй татсан уу? Тэр яг үнэхээр юм таарч уу яасан юм. Ямар ч шууд гих нь л урсан уу яасан. Тэгээ нөгөө Арслан ингээд хоёр гараараа дарцсан гэж байгаа заяа. Тэгээ ингээд дарс хийж хагаад тахимаа өгмөр айдсан гэдэг. За нэг ийм юм болжээ. Манай Арслан яаж байна? Шуулган тасраад хамгийн өмнө ил гарчих гээд засуулахын хараар ороод байсан юм билээ л дээ хөөх хийгээд өөрөө гэж байгаа байхгүй дараад нь. Дог цэрэг байлээ. 3-ын даваанд
авч барилдана гэж аарахт нь бүхий комиссийн нэг цэргийн дарагт гисэн юм байна. Наа цаа цэрэг чинь нодлон хөдөөнөөс шилж ирсэн юм аа. Начинд хүрээтгэг тэгсэн хойно та аваад барилцаач гэж гуйхт нь лувсан жамц үгэнд нь орсон юм байлээ. Хэрвээ 3-ын даваанд амлж аваад хэрвээ намайг унгаачих юм бол би бол тэгэл дуусаа. Гэтэл өөрөө яг ийм байдлаар 3-ын даваанд надад унчих юм бол өөрт нь хүртэл нэрэнд нь сэвтэй байхгүй. Тэгэхээр энэ үн чинь бас ухаан зараад дээшээ гарч ир начинд хүрсэн хойно дараад нь 6-ын даваан дээр авч байгаа юм байлээ л дээ. Тэгэхээр хүчтэй залууд унлаа шүү гэж та харагдах нь шүү дээ. Ядчил эн чинь бас ардаа их ухаан явж байгаа шүү дээ. За ингээд нөгөө лувсан жамц гэдэг алдартай асланг гаргаахаа байсан ийм цэрэг гарч ирсэн гинэ гэж цаагуур чин яриа зүгээр дорхноод харж байгаа байхгүй. Яасан ихэр хавар тэнд нэг хайсан те наадма дахиад орохт нь хайсан. Ядчил лувсан жамц чи өмнөх жилийнх нь наадмын төрөв аслан шүү дээ те. За ийм яриа гараад индэ. Тэгвэл ер нь бол яг уу аархсан бүхнээ хайдаг арслан энэ удаад өөрөө ийм байдалд орсон гэдэг. Яг хөө тэгээд эндээс харахад бол яг хөө хүнийг ер нь хинч байсан те бас ч осолтой байдгийн шүү гэж өөрөө хэлж байгаа байхгүй цаадлага. Тэгээд ийм бүхийг давж байгаа юм чи яг хуу дараачийн бүхийг нь хайна гэсэн бодол тухайн үед ингээд цээж дөрүүд ичсэн. Гэхдээ хэнийгч ямар ч биетэй бүхийг ч гэдэг юм хэнийгч ер нь бас ч болдгоо шүү гэдэг ийм юм явж байгаа. За тэгээд манай хүн чинь 6 давчлаа тий. Одоо нэг давах юм бол заан болох гэдэг. Заан болох гэдэг. Тэгсэн чи 7-гийн даваанд Архангайн самбуу заан амлж авч ирнэ нэ. За тэгээ өөрөө болохоор манай энэ цоолч чинь солгоо барилдаантай хүн. Тэгээ наадам тэр талаас л барил, тэр талаараа л барилддаг. Баруун талдаа жоохон султуу байдаг. 7-гийн даваанд гарлаа. Самбуу заа миний адтай тал руу дайраад орж ирэхэд нь дагуулад тонгорцсон гэж байгаа. Бас энэ хүний өөрийнх нь тонгордог нөх бол бас дарах юм их. Аата тонгордог гэж байгаа. Тэгээд дагуулад тонгороод аваад ингээд улсын зааны болцлыг хангалаа. Анхныхаа наадам дээр. За тэр үнэхээр тэр нөгөө нэг дөнгөж цэгт ирсэн үедээ барилдсан бол яах вэ мэдэхгүй л те. Гэхдээ ямар ч сан хоцроогүй л байна. Хөрөөхөд долоод аваа заан болоод ирчин. Ингээд ерөөсөө нөгөө нэг жинхэнэ хэмар сэргэн гэдэг чинь те. Болдг юм уу яа тийм өөрт нь өстө хамаг юм мэдэгдээл ингээд аргагүй л гоё байсан. За ингээд 8-ын даваанд бол чимэд осроо аврахтаа барилдаад өвдөг шараацсан. За одоо үнэхээр тий бас арайчтэй тий норуулж байгаа баха яхаар. За ингээд эн чин 44 оны наадам байсан тий. За ингээд гол түүний ар дээрээс 45 он болж байгаа. За тэгэн гол 45 он дээр түрүүн яагаад нөгөө нэг ингээд арим энэ жилүүд мэлүүд яриад ингээд 45 онд ч болохоор бүгд найрамдах Монгол ард улс чинь чөлөөлөх тайм буюу Японыг империалист гүрнээс те одоо эзэрхийллээс Хятадын газар нутгийг өвөр Монголын газар нутгийг ах дүүсээ чөлөөлөх дайнд зөвлөх бод улстай хамтраад орж байгаа. Энэ дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн хамгийн том тулалдаан багхгүй. Тэгээд энэ тулалдаанд ороход чинь Монголын хувьсгал цэргийн, Монгол ардын хувьсгал цэргийн хувьд болохоор маш өндөр одоо ажиллагаатайгаар оролцдог 21,000 гаруй Монгол цэрэг оролцдог. Энэ дотор чинь манай хүн явж байгаа байхгүй. Тэгээд нөгөө маш өндөр хариуцлагатай бас ажил гүйцэтгэдэг. Тэгсэн чинь Маршал Чоолсонгийн өвдгсөн байгаа байхгүй. За 45 оны наадам боллоо шүү дээ. Наадам дээр осроо чи энд байхгүй нөгөө генералыгаа тий. Осор генералыг ерөөсө цэргийн бэлтгэлийг тасалдгүй хийлэг. Одоо наа чи өнөө маргааш юу явна. Юу наадам үзэхгүй тийм байхгүй шууд яв. Тэгээд дарга нь болохоор өөрөө бас нөгөө бүхэд айгуу дуртай хайртай юм шүү дээ тий. Цэргийн бэлтгэл инээ тэр юм хийлэг гэж бүр хавтуулахгүйсэн юм бэл. Тэгсэн чинь осор генерал ч одоо юу ямар байдаг. Өөрөө наадмаа бүхөө үзмээр байдаг. Өөрийнх нь нөгөө нэг өнгөрсөн жилийн цаан болцсон байгаа жолооч нь байгаа гэдэг. Энийгээ баримтуулмаар байдаг. Хоёулаа бас яаж болдгоо зөө. Тэгснэ генерал юунаас Чоолсонгоос нууцаар одоо айгүй бол даар тууц өмсөн юм уу яасан. Наадмаа ярьж дарга нь нуугдаж үзэж ин гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ нөгөө хинийга барилдуулж ин гэж байгаа наадамда. Хүшээ баригдуул энэ орчмөр. Тийм алуулна шүү дээ. Тэгсэн чинь 45 оны наадам дээр 512 бүх барилдсан юм байна л да. Яг энэ 45 оны чөлөөлөх дайн чинь болохоор 8 дугаар сараас 9 дугаар сарын хооронд болсон гэдэг байхгүй. Тэгэхээр наадам хэрвээ 7 сард болсон бол тэр үеэр одоо цэрэг арим хаан барилж ирсэн тий. Карантин одоо энэ бүх цэргүүдийн хороо моронд хаан дивизүүд нь хаан байсан. Тэр мөртөл ойрхон байсан байлгүй. За ингээ манай хүн чинь 512 бүхөөс барилдаад 512 бүхтөө наадамдаа барилдаад 5 даваад 6-гийн даваанд даваа сүрэнг 7-гийн даваанд самбуутай тэрнийг болохоор солгоо давхар ачиж заан толоо батлаад 8-ийн даваанд цэвэр авданд унсан гэж байгаа байхгүй. За ингээд 8-ийн даваа өрт ямцсан барилдсан. Энэ наадмын талаар цаадлаас нь өөрөө ярихдаа тэгээ нөгөө нэг цаана ингээд цэрэг айрам те Монгол ардын хувьсгал цэргийн том юм явж байгаа юм чи тусгай тогтнолын маш том зүйл ирж барилчаад тэгээ ерөөсөө нөгөө найз самдан чигмэттэй хэлээд дэрэн бор гэдэг шүү дээ нөгөө дэрэн бортой хэлээд за байшагнал магнал юм авах юм бол чи аваараа би явлаа гэд ингээ яваад гисэн. Тэгээ тэр чигтээ явсараагаад 8 сард дайнд оролцоод
чөлөөлөлт танд оролцоод урагшаага энэ чинь хятадын газар нутг руу тэлээд байлцаар хагаад цагаан аримд хүрээд одоо нэг хаалган хот гэдэг жихээ хүртэл байлдаад 10 сард эргэж ирсэн гэж байгаа байхгүй. За ийм үйл явдлууд энэ хүний чинь амьдралд давхар яваад байгаа юм билээ. Тийм байна. За ингэж байж байгаа 46 оны наадамтаа залгаж байгаамаа. Эргээд ирсэн учраас. Ардын өсгөлийн 25 жилийн охин баяр наадамд 1024 бах барилж байна. Энэ наадамд 4 давж Аргангай аймгийн Цэнхийн Пүрв гэдэг хүнд унтсан. 4 даваа 5-ын даванд унтсан. Пүрв их сайн бүх болох байсан хүн болохоор улсын наадамд яг хөө нэг удаа таарад ингэ унтж байгаа. Тэгээ нөгөөд ч юм бол олон удаа ирж барилдаагүй гэж байгаа юм л та. Цоодлогоогоор 5 даваа 6-гийн даваанд төвдөн дорж аврагын аманд очоод бодлайн гарсан бололтой тахимаа өгөхгүй багт нь төвдөн дорж аврах нэг бүх хэрэгнгуутлан. За живитээр дахиад барилдсан штэ гэж сөрдүүлж байгаа тахимаа авч ирсэн гэж нэг тийм олонний тунд яриа байдаг л та. За яг хөө нэг залуу насныхаа гомгоор ингэж яаж байгаа. Тэгээ төвдөн дорж аврагад нэг даруулсан юм шиг байгаа. Тэр бүх тэгээ олон наадамд барилдаагүй юм билээ. За дараад нь 47 оны наадамд Ардын өвсгөлийн 26 жилийн баяр наадамд их онцлогтой наадам болсон. Тэгээ бид нар энэ наадмын талаар буюу 47 оны наадмын талаар их олон аваргуудын дугаар дээр дурдгагдж байгаа. Яагаад гэхээр дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадам болоод тэр наадамд манай хоёр эд байсан том хоёр магна бүх болох төвдөн дорж авраг чимэд очир аврагнаар хоёулаа Праг руу явчихж байгаа Чех руу. Нэрэтэн шүү. Тий, тэгээ тэр хооронд ч нөгөө манай Батцуур авраг чинь төрүүлж байгаа шүү дээ, тий. Тэгээ нөгөө нэг байхгүй хооронд төрүүллээ гэд эргэж ирээд нэг амирын болдгоо юу. За ингээд 47 оны наадам дээр ингэсэн юм байлээ. Одоо цоод гэдэг хүн чи яг эндээс тодорхой гарч би бүр энэ хүн байсан байж тэгээ би нөгөө өнгөрсөн түүхээ ярихтаа мдээгүй байсан байхгүй. За хоёр хүчтний эзгүй хоогоор улсын наадам боллоо. Шөвгийн дөрөвт Цэвэр авдан нөгөө самдан жигмэд буюу нөгөө Дэрэн бор гэдэг найз нь. Тэгээд Батсуур авраг, тэгээд цоодл. Энэ дөрөв шөгийн дүрд үлдсэн байгаа байхгүй наад 47 оны наадам дээр. Тэгсэн чинь хээр хөдөө байрлаж явсан нөгөө найзтайгаа хоёр залуу хөөргөө хоёр юм чинь те. Хоёулаа улсын цолонд хүрээд, хоёулаа том болоод буюу самдан жигмэд нь улсын арслан. Манай хүн чинь улсын зан. Гэтэл багш нь улсын арслан. Багш нь үзээ сууж байгаа шүү дээ. Тэгтэл улсын наадмын төрүүдээр хоёр шавь нь хоёулаа нэг нь арслан болсон, нэг нь заан болсон. Ингээд үзээ зогсож ийн гэдэг чинь бол багшийн хувьд бол үнэнхээр бахархмаар зүйл байхгүй. За ингээд нөгөө нэг хоёр хөдөө барилжсэн хоёр хүүчин тэн дээр улсын наадмынхаа одоо шөвгийн дөрүүдээр гарч ирсэн. Үзэж байгаа байхгүй. Банд арслангийн хоёр шавь нь хоёулаа нэг нь арслан, нэг нь заан. За тэгээ нөгөө бандгоо чин хөрхий тэнд байгаа шүү дээ. Өдий дайны бүх болох залуус гэж харж явсан минь бүтлээ гэж тухайд хэлжсэн гэж байна. Нэг шаваараа бахарах гэдэг чинь л энэ дээр явж явж байгаа бах та. Гарахаас өмнө хэлж гаргасан уу яасан те? Ийм гоё. Ингээд нөгөө Дэрэн бортоогоо таарсан юм байна. Тэгэхээр нөгөө шөвгийн дөрөв дээр чинь Батсуур нь одоо нөгөө Цэвэр авдантайгаа таарад Цэвэр авд ингээд унгааж байгаа байхгүй Батсуур нь. Тэгсэн чинь манай хоёр хоорондоо таарч байгаа байхгүй. За тэгээ нөгөө Дэрэн бор болон цоодл хоёр чинь барилсан чинь манай хүн чинь нэг эвгүй дархам ихтэй гэдэг тонгодог гэдэг. Тэг Дэрэн борыгоо даваад тэгээд үзүү түрүүнд гаргаж байгаа байхгүй. Ингээд 47 оны наадам дээр үзүү түрүүн дээр Батсуур авраг болон одоо цоодл хоёр хамтаа гарч ирсэн байна. Цоодл зан хоёр. За ингээд энэ хоёр чинь барилдаад 47 оны наадам дээр чинь Батсуур төрүүлдэг байхгүй. За тэгээ манай хүн үзүүрлж байгаа тий. За үзүүрлээд одоо энэ чинь арслан болж байгаа байхгүй. А энэ чинь тэгээ Батсуур уран барилдаад арслан Батсуур бас тэр юугаад даваад арслан болж байгаа. Хойдон жилийнх нь наадам одоо жинхэнэ аимшиг юм болно. Яагаад гэхээр нөгөө эзгүй байсан хоёр хүчтэн чинь эргээд ирж байгаа. Тэгээ эргээд ирэхэд нь одоо хүмүүсийн яриа байгаа шүү дээ, тэ. Аваргуудыг эзгүй байхад нэг хэдэн жаал гарч ирж та баг жаалсан юм биш үү ухааны ярих гал, тэ. Эсвэл нөгөө нэг хоёр аврагч гэсэнд эрэхтэй, тэ. За байхгүй хойгоор яасан гинэ гэдэг чинь нэг ийм юм та. Тэгээд тэр 48 оны наадмын чинь хүмүүстэй бүр жинхэнэ хорхоо хөдлөөд хүлээж байгаа байхгүй юу. За тэгээд ярьж хоёлаа хамтаа хэлж ярих уу? Хоёлаа ивент гэжтэй ярьчих. За тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалт эдлагч оюу толгой ивент гэж байна. За оюу толгой компани нь уул уурхаан үйл ажиллагаа явуулахаас гадна боловсролын салбарт маш их хөрөнгө оруулж ирсэн. За 2010 оноос хойш дэлхийд дүрслэх ур чадвартай мэрэгчлэлтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлгийг гардуулсан байна. За мөн оюу толгой компани нь Монгол орны өнцөг болон бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. За жишээлбэл хариуцлагагүй уул уурхайн улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадахжуулах зорилгоор 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За энэ зөвхөн өөрсдийнхөө ухаж одоо ашигласан газрыг гэхгүй. Юу н хаана ийм газар үлдсэн байна. Хаана одоо ийм нөхөн сэргээлт хэрэгтэй байна. Тэр газарт нь 100 сая мод гэдэг хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол маш өндөр хариуцлага гэсэн ийм үг юм шүү. Амиа бодсон биш үү гоц тэ? Тийм. Яг нэг байгаль дэлхийгээ бодсон ийм үйл ажиллагаа гэсэн үг. За мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор
усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах шалгаруултыг Уядлахой компани 2 дахь жилдээ зарлаад ажиллаж байгаа. За усны салбарын судлаачид усны хэрэглээндээ дэвшилтэд дарга техник нэвтрүүлсэн байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруулалтанд оролцох боломжтой байгаа юм байна. За манай үзэгчид ч гэсэн бас оролцох боломжтой байгаа тийм ээ. За энэ Уядлахойгийн вебсайт руу орчвол одоо энэ удаагийн үйл ажиллагаанууд нь бүгдээрээ дэлгэрэнгүй байж байгаа. За баярлалаа. За Уядлах хамтлаланда баярлалаа. Өв соёл уламжлаад эдлэгч гэж байгаа шүү дээ. Уядлах хамтлал. За ингээд алдарт 47 оны наадам дээр ийм үйл явдал болцсон. Яг бид нар нөгөө нэг хэнийг Батцуур аврагт төрүүлсэн гэж мэдж байгаа болохоос биш. Яг тэ цаана шүгийн дүрэн дээр юу болсон байна? Тэр хоёр жоохон хоёр хүү байсан хоёр хүү чинь те улсын наадмын шүгийн төвдөр гарч ирнэ гэдэг чинь бас л гайхалтай шүү дээ. Тэгээ нэг нь бүр үзүүр түндэ гарч ирнэ гэдэг чинь үнэхээр сайхан үйл явдал цаана болж ирсэн. Наач мөр кино зохиол бичмээр юм. За ингээд 48 оны наадам заяа. Бүхийн хорхоотнууд дунд яриа явж байгаа. Нодлон төрүүлэх хоёр бүх эзгүй байлаа. Хулгайн хоёрч унаад л өгнөлдөө. Маадгар явдаг хоёрч одоо хулчиж байгаа да. Гэх мэтчлэн нөгөө хэд чинь ярьж байгаа. За тэгэхээр нөгөө үзүү түрүүн дээр гарч ирсэн нөгөө хоёр чинь хэлээд шүү дээ. Нэг нь Батцуур, нөгөөд нь Цоодл хоёр. Тэр хоёр л хандж хэлээд байгаа байхгүй. Эзгүй багтан та хоёр л ингэсэн шүү дээ. Тэгээ том алхаадах юм байхгүй. Та хоёр хүмүүс нь аваргууд нь байхгүй хоёр төрүүлсэн шүү дээ. Үзүү түрүүнд гарсан шүү дээ. Ингээ хатгаад байгаа байхгүй. За энэ нэг талтаа болохоор манай Батцуур болон Цоодл хоёуланд нь хүн дээр тусч байгаа. Эвгүй тусч байгаа. Яагаад айлын хүүхдүүд бираа үзээд те үнэн шударга гарч ирээ барилцсан юм дээр заавал ингэж нэгнийгаа ингэж хэлэх. А нөгөө талдаа үнэхээр нөгөө нэг эд байсан хоёр аврах улсаа төлөөлөөд өөр газар явж исэн үнэн. За энэний одоо өстой чинь үнэн мөннийг 48 оны наадам дээр л хөдөлгөө харна гэсэн үг. За энэ оны наадам руу хүн болгон хошуурж байгаа. Тэгсэн чинь тэгхээс тэгж байгаа юм шиг 7-гийн даваанд төвдөн дөрж аврах Батцуурыг амлаад авчиж байгаа. Тэгдэг. Тий. Тэгсэн чинь 7-гийн даваан дээр нөгөө чимэд очир гэдээс нөгөө нэг хамт явсан аврах шүү дээ тий. Тэр аврах чинь Цоодлыг амлаж авч байгаа байхгүй. Яа, энэ бүр ингэ боцлоод байгаа байхгүй. Тэгээд нөгөө авраг Арслан хоёр бид хоёрыг хаяад өгье гэл хоорондоо яасан баг тохиролцсон баг. Тэгэл нөгөө 7-гийн даваан дээр яг 7 хүртэл нөгөө чинь давцсан байх нь ч 8 ч тий. Тэгж байгаа 7-гийн даваан дээр нөгөө зэрэг авч байгаа. Зэрэг аваад 7-гийн даваан дээр одоо жинхэнэ хинээгээ үзье гээд. Тэгээд гарахтаа тэр хоёр чинь бүр юм яг нөгөө гараанд ирсэн. Гозоотлон хайд үеийг мангар ичтэй гарч нэж байгаа байхгүй. Зүрхч өөх шиг эвгүй юм болж байгаа шүү дээ арталт нь. За тэгээ Батцуур бит хоёр Арслан заанууд ноцолж байгаа юм шиг л асар хүчтэй барилцаж гэж байгаа. За тэгээд нодлон төрүүлэх ёстой байсан энэ жилийн наадмын үзүүр төрөө баараггүй аавна гэж бат итгэсэн авраг Арслан хоёрыг хоёулангийн хайж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө чимэд очир авраг шүү дээ. Чимэд очир авраг Цоодлыг аваад 7-гийн даваан дээр гуснаа гэдээ гарсан чинь Цоодланд авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө төвдөн дөрж аврах чинь болохоор Батцуурыг гуснаа гэдээ гарсан чинь Батцуур дончиж байгаа байхгүй. За өстө нөгөө жинхэнэ баталж байгаа хэлбэр болж байгаа байхгүй. Хоёулаа тий. Амлж авсан цуудаа хоёр бүхийг бид хоёр ширүүн л хайсан да. Батцуур төвдөн дөрж аврагыг тоос татуулан хайж байгаа бичлэг үлдсэн байдаг. Би яг хуу миний бичлэг байхгүй л тий. Гэхдээ би тэндээс дутахгүйгээр чимэд очир аврагыг бас хайсан байд. Арслангус хайсан байд юм аа. Бүхэн тэгж шартай шазруу барилдах ёстой байдгийн шүү ер нь бол. Тэгвэл бярч нэмэгддэг, зоригч нэмэгддэг. Нэг ч гэсэн даацтай болд юм аа. Бүхийн хорхоотнуудын нөгөө ярьж исэн тэр муухай хатгаас удаа шүү дээ тий. Тэрэнд ороогүй бол дөрүүлэл шөвгөрсөн байхыг хэн байг гэх тэрхүү. Тэгэхээр нөгөө хатгаасанд ороод 7-гийн даваан дээр авчиж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. А нөгөө талдаа хэрвээ 7-гийн даваан дээр аваагүй нөгөө хоёр чинь өөр бүх аваа явж исэн бол энэ дөрүүлээ шөвгөндүүдээр гараад ирчих боломжтой байсан. Тэгээ яаж ийм ихлээр ингэсэн юм бэлээ. Батцуур Цоодл хоёрыг бүр 3-4-ийн даваад аваад хайчих гээд хүмүүс хатгаад байсан юм л да нөгөө хоёрыг чинь чимэд очир болон төвдөн дөрж аврах хоёрыг. Тэгсэн чинь нөгөө хоёр авраг Арслан чинь те харж ийсэн тийм юм байхгүй те тийм яваргүй юм гэж байхгүй. Үнэхээр бяр чадлан мөвлдөө шиг гараад ирсэн хойно л сайхан ингээд үзье гэсэн бололтой. Яг хэрэг 3-4-ийн даваанд биднийг амлаа хайцсан бол те нэгдүгээр тэр залуучууд гэдэг юм эсвэл нэг юм нөхдүүдийнхаа те гарч ирсэн хүмүүсийнхаа юм мохот гарч байгаа юм шиг юм муухай юм болчихно. А нөгөө талдаа өөртөө унцгаач бол яг уу тийм шүү дээ. Тий бас нэг юм байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг ийм хүмүүсийн хатгаад нь биш. Яг энэ бүхий хүмүүс чинь те одоо нөгөө ухаан зааж бүхийн ухаан зааж гэж байгаа шүү. Ингээд 7-гийн даваан дээр аваад ингэсэн байдаг. За энэ наадам бол үнэхээр галзууруулж байгаа аим шиг юм болж байгаа. За тэгээ энэ чинь чимэд очир намайг авч барилгахдаа учир зүггүй халт сэлгээл би ч хоёр гартаар ноцолж байгаа л суйлуулчихжсэн гэд. Тэр яг нөгөө урд нь 25 жилийн наадмаар бас таарж ирсэн юм шиг байгаа.
46 оны таарч исэн юм шиг байгаа. Тэр барилдаан дээр яг тэгж хэсгс. Тэгсэн чинь нөгөө чимэд очир болохоор яг тэр саяны тэр 7 давд ундаг дээр болохоор өмнө нь нэг ингээ унгаагаа болцсон юм чинь бодонгуудлаа. Яг тэр мэхэ хийх чахт нь манай одоо нэг хариу мэх бэлдэж орж ирээд хийст авсан байдаг байхгүй. Тэгээ эндээс яг нөгөө өмнө нь таарсан бөхөө нэг мэхэр унгаагаад болдог. А тэр мэхэндээ дахиад унана гэж юусоо бодож болохгүй шүү гэдэг захиад л. Яагаад гэвэл тэр хүн чинь хөгжсөн байдаг. Чиний ямар мэх хийж байгааг мэдсэн байдаг. Тэгээд тэрий чинь ахиулах, хариулах мэгтэйгээ ярьдгийн шүү гэдгийг ер нь залуу бөхчүүдтэй захиж үлдээгээд байгаа юм байна л да. За жишээлх юм бол одоо өөрөө арслан цолтой болсон хойно нямж ав гэдэг тийм начинг амлж аваад дугтарч жагаад өрсөд гойдулсан гинэ. Өөрөө тэгж унжсэн гинэ. Төрүүчийн мэхэндээ бардах тийм л амар байдгийн шүү дээ захиад. Ер нь бол эз хатгахад л бүх барддаг баг. Эз нь хатгаад. За ингэчэндээ ингээд бярна ороод ч юм уу. Миний үеийнхэн дотроос хамгийн цуутай бүх болох Төвдөнд орж Батсуур нарт би 2 удаа унж исэн. А гэхдээ эргүүлээд би нижгээд давж исэн. Өөрөөсөө бэр мэхэр илүү бүхийг хайсан байна гэдэг бол ер нь бол бахархах зүйл мөн. А гэхдээ алдартай бүхийг давна гэх чинь өөрөө ч бас чамбай бүх гэдгээ бүх сонирхолч дулам те наадамчин болон Монгол түмэнд бас харуулж байгаа хэлбэр юм аа. Бүх унана гэдэг чинь бэр дутсны баталгаа мих гомоцны баримт мөн шүү гэж хэлдэж байгаа. Ер нь жоохон шудраг байгааз те. Тий. Энэ нэг ингэж байгаа юм л та. Хоёр тэнцүү бүх биш хоёр бүх хүчээ шавхаад нэг нь илүү гарч байгаа. Тэр бол илүү байгаа. Тэнгүүд би тэрнээс илүү юм чинь энэ одоо саяны бүхтөгөө муу барилдаад хайчна гэсэн үг биш байхгүй. Тий. Бүх юма зориулж ээж л тэр бүхийг 10 давж байгаа байхгүй. Тий. Тэгэхгүй би нэг 9 давцсан юм чинь ингээд хөнгөн давчна гэсэн ойлголт биш байх. Байдгүй гэдэг. За улсын 31 жилийн наадмаар Батсуур аврагтайгаа барилдлаа. Нөгөө Батсууртайгаа. Мундаг тонголоо гэсэн чинь аврагыг 4 хөлдөлсөн нэ. Амар одоо даацтай орлоо одоо барал унсан бахтаа гэж нүүд 4 хөлдсөн гэж байгаа байхгүй. Сансандаа хүрсэнгүү босоод ирэхээр нь барьцгүй хавраад түлхчихж байж 34 жилийн наадмаар Төвдөнд орж авахтай барилгатай зүүн мөрнөөс нь шинжилж бариад гусуус докторн өвдөг шороодулж байла. Докторж байгаа гар дээрээ нөгөө гараараа цохиж 2 гарын тэнхээ болгон хүч нэмэгдүүлдэг нь миний нэг юм хувийн арга байдаг байсан. Ер нь бол олонч бүх одоо докторсон. Надад тэгж докторлох барьц өгсөн бүх бараг л тисэж байгаагүй гэж өөрөө хэлж байгаа. Миний энэ мөхийг мэдэх болсон бөхчүүд гарыг мань гадагш цохиж хориод байдаг болсон байлаа. Одоо ингэ те Банд Арслан багштайгаа их наадамд би нэг л удаа барилдаж үтсэн. Нийлээд харьсан байсандаа хөөрхий. Надад унсан. Гэтэ багш маань нэг даваа бэлгэллээ л гэж би баярлдаг. Багш маань надад нэг даваа бэлгэллээ л гэж би баярлдаг. Өөрөө барилдахаасаа 2 шаваараа илүү бахархдаг болсон байлаа тэр хүн. За ингээд ардын өсвөлийн 35 жилийн баяр наадамд Арслан самдан жигмэд Бадам Сэрээжид нартай барилдсан минь санаанд явдаг юм аа. За нөгөө Сэрэн дунгуу Бадам Сэрээжид. Тэгээд нөгөө Дэрэн бор гэдэг нэг найз самдан жигмэд хоёртойгоо барилдсан юм байна. За эхлээд би Бадам Сэрээжтэй барилдсанаа ярил л да гэж байна. Улсын 29 жилийн наадмаар хязгаарын газрын цэрэг улсын начин Бадам Сэрээжтэйг амлаа. За тэгсэн чинь нөгөө начин маань гарч ирдэггүй. Радиогоор зарлаад л дуудаад байна. Бөөсө гарч ирдэг. Би 3 цаг гарan хүлээ зогслоо. Тэр үед мөн цаг аажуу байжээ гэж байгаа. Одоо бол 30 минут хүлээлэхгүй гарч ирээгүй бүхийг нь унсан тооцоод оруулах байх. Би чинь 3 цаг нөгөө цэрэгээ зогсоол хүлээгээл адилхан цэрэг юм байна гэж цэрэгээ өрөвдөөл ингээд зогсож байсан гинэ. Би нөгөө Бадам Сэрээжтэй нэвтрүүлэлтэд ярьжсэн шүү дээ. Эхний наадам дээр нь яачдаг вүлээ нөгөө унцдаг. Хоёр дахь наадам дээр нөгөө хаагаад олдохгүй. Тэгээд нөгөө нэг гэр бүл болж исэн эмэгтэй гүүжээ дуудаад барилдуулдаггүй юу. Яа тэр юм байлээ. За тэгээд нөгөө чинь 3 цаг гарan хүлээл гэж байгаа гарч ирсэн гэдэг. Манай хүлээгээл заа. Гарч ирсэн. Хоёулаа өрлөө. Бадам Сэрээжид тойрц хийж байснаа ухс хийж барьж аваад намайг өмсч тийм даа гэж байгаа. Би байхгүй би унтсан гинэ. Тэгээ өөрөө ингээд 3 цаг гарan хүлээ зогсож байгаад 3 минутанд өвдөг шороодсон. Тэгээ манай улсын заан болж исэн гинэ. Тэгээд хүлээж сүүлд нь унаад асарлууга гундууга очиж үлээ. Цоодл Арслантаа яаж барилдах вэ гэдгээ ер нь бол сайн бодсон байсан юм билээ тэр хүү гэж байгаа байхгүй. Тэр нэг Бадам Сэрээжийн талаар бид нэг яриад өнгөрсөн те. Тэнд чинь энэ талд ийм үйл явдал болж. За улсын 35 жилийн баяр наадмаар нөгөө Бадам Сэрээжтийг барилдъя гэж амлаж авлаа гинэ өөрөө. Гялалцаж яваа тэр сайхан бүх энэ хооронд улсын арслан болцсон байлаа. 2 арслан барилдахад хавтаач баймаа санагдлаа. 6 жилийн өмнө барилдахтаа өмсүүлсэн юм чинь гэсэн бодол миний дотор хамгийн наан явж байгаа. Миний даацтай мэхийн нэг тохоос өгөх байсан. Зүүн талаараа барилддаг би чинь барилдах гэж байгаа бүхийнхөө баруун тохоог хүчтэй алгадахад тэр талын хөл нь гоц хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэн гутал нь дахимдаж зүүн мөрлөнд түлхэж дайрчдаг байсан. Энэ мэхээ хий гэж шийтцсэн. За ингээд гарах гээд гуй хасаа алгадаад зогсож исэн чинь радиогоор тгсэн гинэ.
Радио давхар ингээд тайлбарладаг шүү дээ. Бүх тайлбарладаг шүү дээ. Тэгсэн чинь ингэж байгаа. За цоодл Арслан 6 жилийн өмнө Бадам Сэрээжтийг начин багт нь амлж барилдаад унаж заан болгож байсан юм аа. Одоо Арслан болсон хойно цол ахмадаараа арга буюу амлж аваад өвдгөн чичрээ зогсож чинь тэгээд радиогоор тэгсэн гинэ. Бадам Сэрээжт Арслан ардын өвсгөлийн 30 жилийн их баяр наадамд үзүү түрүүнд хүрэх нь одоо зам нь шулуучлаа гэдэг радиогоор тэгсэн гинэ. Тийм. Яаж байгаа юм чинь тэгсэн чинь манай хүн чинь ямар мохоо сүрхий таамгаар ярьдаг өөрөө гэж шарн хөдөлсөн байгаа. За шатруухан шартаахан гарлаа. Товлсон мөхий хийлээ давлаа. Тэгэхээр тэр үед нөгөө нэг радио шиг худлаа чихтэй гэдэг нэг тиймэрхүү нэг юм яриа явдаг байсан юм. Тэгэхээр радиоор одоо жоох юм залж малхаар л одоо хүмүүс тэрийг жишг болгоод ярьдаг байсан юм л. Бид хоёрын барилдааны тухайд бол яг л тийм болсон. Өвдгөн жишээ зогсож байсан Ахмад бөхөө дийлэхгүй байна гэдэг чинь нэг ясандаа Бадам Сэрээждэр Арсланд арай дэндүүлсэн байгаас тэр Арслан. Өвдгөн жишээ зогсож байгаа Арслангаа дийлэхгүй байж тээ чи Бадам Сэрээждэр гэсэн бол та. Энэ Арслан бид хоёр их наадамд хоёр л барилдсан. Нэг л өгөө аваатай юм. Тэгэхээр чинь нэг юм тухайн үеийн бэлтгэл те тэр одоо юу гэдгийг бүхэл юм нөлөөлдөг байгаа юм чинь. За одоо нөгөө яриад байгаа Дэрэн бор гэдэг нөгөө самдан жигмэд гэдэг байгаа Арслан. Бас л хүчтэй Арслан шүү дээ энэ чинь. За тэгээд самдан жигмэд бид хоёр бол их баяр наадамдаа бас л ээлжилсэн. Би заан багтаа барилдаад авч исэн. Нөгөө нэг яга багш нэг хоёр шаваа харж яана гэж яхад авсан шүү дээ те. Арслан цолтой болсон хойно барилдаад унтсан. Миний мөхийг сүрхий хариулдаг бүх бол самдан жигмэд байсан юм. Улсын 35 жилийн өмнө баяр наадмын шөвгийн дөрөвт самдан жигмэд нэжид дорж дамдан бид дөрвөлдсөн. Оноо дарийн дамтаа аврахыг яриад байна те. Том наадамд ингэж дээгүүр ороод ирсэн хинч гисэн үзүр төрөнд хүрэхийг бодлого яах вэ? Цол ахмадаараа самдан жигмэд намайг амллаа гэж. За тэгээд самдан жигмэдтэйгээ ойрын 10 жил барилцсангүй. Одоо нөгөө Элдэнгийн хангасан мөхий тонгоё гэж бодоод тоглож байгаа барилдах гэдэг бодохгүй юу. Миний тонгорог байхгүй болгоод намайг зөрөө тонгоцсон гэж байгаа. Тэгээ би унтсан. Миний нөгөө багын найз үзүүрт хурж одоо үзүүр төрөнд хүрсэнд би бол маш их баяртай болж хойно үлдсэн гэж байгаа байхгүй. Хөдөө багтаа барилдаг байсан хоёр чи ингээд хэдэн ч удаа тий шүгийн төрөв дээр гарч ирж байна да. Гоё юм аа нэр. Уул нь бол манай энэ цоодл Арслан чи өөрөө бол яггүй тонгордог штэ. Тэгээд бас яг сайн бөхөд бол эргүүлээд те дархан мэхэнтэн дархан мэхэр нөөрийн гусаалаа идэг юм байна. Ийм тохиолдол болсон. За цэвэр авдан гэдэг бас сайхан авраг байгаа. Энэ сайхан аврагтаа наадмын дивжинд бас л өгөө аваатай барилдсан тухайга энэ хүн ярьж байгаа. Эхний удаад барилдахдаа би сэврүүн барьцаад автал намайг мормоор болсноо тонгоцсон гинэ тухайн үед. Дараа дахин нэг намайг амлж аваад барилдахад би одоо нөгөө тохоог нь сөхөөд давтсан. Цэвэр авдан аврах сүрлэг биетэй сайхан дэлдэг өрөөд байгаа нь өстой сэлцэн юм шиг гоё харагддаг байсан бүх. Сайхан дивж шавна гэдэг чинь бас наадамчин олны нүдийг татсан тун айтайхан идэм шүү дээ гэж. Цэгэн авраг баян мөнх авраг нарыг начин болгосон хүн бол өнөөдөр бид яриад байгаа энэ цоодл. Монгол бүхийн хамаг шинж тэгшэрсэн гэдэг цэрэн одоо бид нар удахгүй ярина энэ цэрэн аврагын талаар. Монгол бүхийн 33 шинж цогцолсон гэдэг үлээ цэрэн авраг гэж маш сайхан авраг байгаа. Тэгээ мэдээж энэ хүнийг одоо начин болгосон хүн энэ цоодл гэдэг Арслан байх нь байна. Тэгэхээр хэнийг таньж ийн гэдэг чинь бас аимшиг юм байгаа зү. Нөгөө талдаа нөгөө хорлоогийн баян мөнх гэж энэ амьд домог энэ том аврагыг таньж жоохон хүү байхад нь дөрөв даваад учраа мэдхгүй байж идэх нь те начин болгож исэн хүн нь энэ цоодл гэсэн үг. За тэгээд үнэхээр өөрөө ч бүх таньдаг хүн байж л дээ харахгүй. За нөгөө түрүүн ярьжсэнаар нөгөө маш сайхан жилүүдээ одоо барилдлагын өнгөрөөсөн гэдэг байгааг одоо юу л эндээс ойлгох бах. 1944 оны 7 дугаар сар нөгөө хөдөө үйжсэн шүү дээ тий завханд дэнж дэлхийг хотолцуулсан Дэлгэр Монголын наадам өндөрлөд удаагүй учир наадмын уухаа намдаагүй байхад Осор генералын жолоочийн хүч бэрийг 44 онд ирээ барилдсан байсан юм биш үү. Наадам намдаагүй байхсан чинь Осор генералын жолоочийн хүч бэрийг олон түмэн шагшин ярьдаг байлаа. Тэг 89 дугаар ангийн эдэр дайчин улсын наадмын тэмцээнд алгасч заан цол хүртэн зон олноо баясгсан нь энэ байна. Залуу жолооч анх 1939 онд цэг татсан цагаасаа баяр наадмын барилданд хүчээс орохыг мөрөөдөж байж гэвч бүтэн 5 жилийн дараа Осор генерал өөрийн жолоочоор авч түүнийг алдрын малаад хөрөхт нь хөтөлсөн. За ингээд тэр үеэс хойш шүү дээ тий. Одоо ер нь цэрэгт орсон Осор генералын жолооч одоо тэр цэрэгт ороод тэгээд тэг 5 дугаар тушаалар гэдэг үлөө улирдгийн бүр цэрэгээс халахдахгүй цэрэгтээ үлдэж ажиллахаар болдгийн. Тэгээд Осор генерал авч байгаа. Тэгээд эн чин Осор генералын одоо жолоочоор 6 жил заяа. Аравдан гээд генералын жолоочоор 2 жил. Батын дорж генералын жолоочоор 4 жил. Тэгээ дээрэс нь ахуулаад одоо залуу жанжин нэг лавсрун генерал гэдэг тий. Лавсрунгийн жолоочоор хамгийн удаан буюу 10 жил 25 хоног жолоочсон. Энэ үн чинь ингээд ер нь бол нийтдээ Монголын ардын харимд
48 жил жолоо барьсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хооронд ч нөгөө нэг дайн тулаан юу ис болж байгаа байлээ. Тэгээ одоо эн чинь зөвхөн 45 оны чөлөөлөх дайн тэгээ дуусчихгүй шүү дээ. Одоо манай баруун хязгаарын баахан асуудалтай байсан газар нутаг байна. Тэгэл одоо энэ зүүн хязгаар мэх юм шүү. Тэгэл араас нь хил тавих, хилийн зогоонуудыг босгох, одоо хилийн багнуудаа босгох гэдэг маш их ажил явж байгаа. Хүн амьдралынхаа энэ бүх амьдралынхаа бараг 50 жилийг ардын армийнхаа жолоочийг хийгээд өнгөрөөсөн байгаа байхгүй. Хамгийн амар нь шүү дээ. Энэ хоорондоо нэг ч удаа өвдлөө гэсэн чөлөө авч байгаагүй. Нэг ширхэж удаа өвдсөн чөлөө авч байгаагүй. Тэгээд М1 67, Победа, Зил 130, Газ 53, Цистерн зэрэг олон маркийн тэр жолоодож 70 носыг холд авсан хойноо чөлөөндөө гарч ирсэн байна. Түүний ажил хөдөлмөр хийсэн газар нь гагцхүү батлан хамгаалахын яам, түүний харьяа ангиудад 48 жил машины солио залж аваар осолгүй ажиллаж цэргийн хүнд оногддог хүн залгар хөдөлмөрийн дутагдaltaгүй сайн биелүүлж явсан Ахмад дайчин, онц тээвэрчин осолгүй манлаа жолооч байлаа гэж. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэг ганцхан бүхийн талаар яриаг байна шүү дээ. Энэ хүн чинь Монгол улстай ийм чухал хүн. За тэгээд төгсгөлд нөгөө нэг тусламжуудаас нэг ганц нэг сайхан тусламжуудыг яриад өндөрлөө. Хорлоогийн Баямөнх аваргын тусламжаас төвдөнд орж байгаа чимэд очиргоо хоёрыг байхгүй байхад нь Батсуур аваргад очиж үзүүлсэн байгаа. Манай цоодол аслан тий. Тэгээ хойдон жил нь аваргууд нь ирээд байхгүй байхад боорцог хулгаалсан хүүхдүүдийг амлаж аавна гэж. Тэгээ чимэд осоргоо авахд амлуулсан хайдгийм үү, амлсан хайдгийм үү үзнэ хөөгөөс дайраад аваргыг давсан. Ингэж хоёр дахь удаага үзүүлсэн. Тэгээ ер нь нэг төрүүлээд л аварга болчих боломжтой байсан хүн. Гэтэл манай хүн дандаа генералуудын тэргийг барьдаг. Өндөр хариуцлагатай, байнгын цагийн ажил, цэргийн хатуу сахилга баттай онцлог ажил алба хашдаг байсан тул бусад бүх жүжиг бэлтгэл сургууль хийх боломжгүй шахав байсан. Ширүүн барилдаанд баруун ташаагаараа сайхан ташаалд тонгордог бүх байсан ба цагаан тийм сайхан өндөр гойлог биетэй гой ганган хүн байсан шүү гэж Хорлоогийн Баямөнхгүй энэ хүний талаар дурссан байна. За нөгөө нутгийн бүх багын найз, багын барилдаж өгсөн нөгөө самдан жигмэд хэмээх хүчтэй аслана. За 1947 онд дөрөвт үлдээд цоодолтойгоо барилдсан чинь намайг зүүн ташаагаараа тонгорлоо. Би уйлээд босох гэтэл гүйц дарчхаад яваад гэж ижилээ. Манер бол бас л хараатай. Цоодол бит хоёрыг бүх болох гэж манай багш банд арслан мөн чиг чармаасандаа хөөрх юм. Тэрний хүчээр цоодол сайхан тонгордог болсон гэж ярьсан байна. За цоодол арслангийн хувьд болохоор өвөр хангаагаас одоо ингэсэн юм байна л да нэг өвөр хангаа одоо нутгийн зөвлөөс ч юм уу даргаас ч юм уу цоодол арслан дээр очиж байгаад хамт олноос нь та манай аймгийн алдартай бүх хийнийгээ тэгэхээр та зодог шуудгаа аймгийнхаа музей тавиач гэж хүсэлт ирүүлсэн юм байна л да. Тэгэн гутал манай хүн баярлаад өгсөн гинэ. Тэгсэн чинь 1991 он аймгийнхаа 60 жилийн хойг ухтаж одоо тийм музейд ингээд нээлт хийсэн юм байл. Эцэндээ музейд нь яваад очсон чинь өөрийнх нь зодог шуудгийг нөгөө найз самдан жигмэтийнх нь зодог шуудтай хамтдаа ингээд хоргонд хийгээ тавьсан байсан. Тэрийг хараад өөрөө жигтэй их баярлсан гэж. За ер нь бол ингээд энэхүү цоодол химээх арслан бол ер нь бол хойч үедээ өөрөө бас сайханч багшийн арслангийн одоо шав өөрөөдсөн сайхан арслан болсон байна. Ер нь бол 1-2 унаад ирэхээр бүх болохгүй гэд урам хугарч болдгүй шүү. Харин ямар мэхэн дуунав? Түүний мэхийг яаж хариулах вэ гэдгийг ажиглаж ойлгохгүй бол мэд хүнээс нь асууж тэр хүнтэй дахин барилдахдаа нөгөө мэхээ хийлгэж эргээд хариуд нь өөрийнхөө нөгөө хийх гээд байгаа тэр мэхийг өмнөөс нь хийж тэгээ хоёр аргыг зэрэгцүүлэн сурах нь бол сайн бүхийн шинж юм шүү гэж загсан. Хоёрдугаарт нь болохоор түргэн шалгамгаа барилдах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө бас нөхрийгөө цааш барилдахад цаад хийхгүй хамгийн сайн чанар юм шүү. Батсуур авраг, Бадам Сэрээс арслан шиг барилдаг бүхчүүтэй барилдахад ядарч цээхийн зовлонгүй зөвхөн ухаан мэх дутууга өөрөө ойлгож хоцордог юм аа. Тэр хурдгад чинь ийм очиртай. Хин хиндээ унлаа гэж хар муу санахгүй. Харин ямар мэхэн дуунав? Миний юунд дутагдаж унав гэж өөрийгөө шөмжлөн бодож түүнийгээ засах аргыг зөвлөгч хүнээс зөвлөгөө авч туршин үзэх нь чухал байдаг юм аа гэсэн байна. За ингээд алдарт арслан маань өөрийн бүх болсон одоо энэ залуунаас бүхийн эрдэм ухаанд суралцж өгсөн одоо сургаж өгсөн нэг улсын арслан банд нэг нутгийн нэг үеийн бэр хуш тэнцүүхэн нэг багшийн одоо шав гэж байгаа самдан жигмэд нарыгаа байнга дурсан ярьдаг. Цоодлогоо ардын айрамд олон жил жолоочоор ажиллаж сайн сайхан амьдсаар өндөр насалж 2008 онд 92 наснда Бурхны хорон залгасан байдаг.
Тэстэ кино шиг гоё түүх ярьж гисэн баярлалаа ганашаа. За баярлалаа. За Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлэг инхүү өндөрлөж байна. Нэвтрүүлгийг маань өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors Event тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107 сталхины хот өндөр радиогоор хүрсэн. За ганашаа дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.